Би Чингэлтэй дөрөвт байрлах 5 дугаар хорооны өрхийн эмнэлгээр ирсэн байна. Тэгэхээр Чингэлтэй дөрвийн 5 дугаар хороонд бол ойролцоогоо 400-500 гаруй хүүхдүүдтэй. За хүүхдүүдийн 70-80% нь бол амжилтын замын халдвар төвчнөр өвчлсөн гэдгийг бол өрхийн эмч хэлсэн. За тэгэхээр эмийн сонгуудаар ч гэсэн мөн ханиад эксэнтэй холбогдуулан мөн антибиотикууд дууссан байна. Ер нь бол томууд төвч нь маш ихч байгаа. Ханиалах нь болохоор яг ханаа бас халуурна. За тэгээ булчин өвдөх. За тэгээ нойр хоолтондоо дургу олох ч юм уу тийм ээ. Тим шинж тэмдэг бас ажиглагдана. Манай ороо ойролцоогоор 400-аас 500 орчим хүүхдүүдтэй. Одоо ингээд бүртгэлээр харахад за нэг 70-аас 80% нь ер нь бол амьсгалын замын өвчнөр өвдсөн байна хийх нь. Корона маань багасж байгаатай бид нараас уг нь бол баярлаад байж байтал хүүхдийн ханаад маш их. Тэгээ бид нар бол хагас амтны сайнгуу бүх өдрүүдэд бас ажиллаж байгаа. Одоо 2 настай. Тэгээд цэцэрлэгт саяхан орсон. Тэгээд 2 оноо л ханиад төрсөн. Тэгээд уусаа хүүхдүүд чинь удаан хагасанд гадаа гараг хүүхдүүдтэй холилдонгуудаа шууд ханиад төрдөг юм билээ. Тэгээд 14 хоног орчим эмчилгээ хийлгээд тэгжиж арай гайг болсон. Тэгээд дахиад цэцэрлэгт яваа дахиад туссан. Тэгвэл эмчид үзүүлээд эмчилгээ хийлгсэн ч гэсэндээ нус цэр интернал татрахгүй. Тэгээд удаа өргөжлөлтөг ханиадах шиг гэсэн. Нус нь гойцсон цэртэй юм шиг ханиалгаж исэн. Тэгэл тэгж байгаагүй бол. Тэгээд угаасаа цэцэрлэг энтерт нь явуулахгүй түр азнаал уус ханиатайгаа үед нь тэр явуулахгүй. Тэгээд баг цэцэрлэг эхлээс хойш бол 3-4 хоног л цэцэрлэгтэй явсан. Ханиад их байна. Тэгээд нөгөө нэг гарч чадахгүй, салхинд ч гарч чадахгүй л байна. Ер нь ханиад төгч чинь энэ хавар салхилж байгаа. Агаар цэцлийн замаар ханиад төгч байх гэж бодоод Ямар юмыг тасарсан байгаа юм бол Филмоксын гадна манай талаа. Тэгээд ер нь бол антибиотик тасарсан байна. Хүүхдийн антибиотик аваалаа. Нэг холтос байхтай л ханиад нэмнүүд. Ойр зүрийн нөгөө макс эднэр л шүү дээ микса грепмэр. Толгоны туслууд тэгээд нөгөө антибиотикууд филмоксын салютат тий калатрам юм уу филмоксын юм төрөөс олдохгүй байгаа. Бөөний түгээр авсан ч олдохгүй. Витамин С чинь одоо нэг 500-600 идэгсэн бол одоо 1700 болж бөөний төв дээрээ тэр чинь хувийн антибиотик чинь 30 байрны нязар харч 8 мөнгө долоо авчих. Тэгээ хүмүүс ч ахаж байгаа хэцүү л энэ асуудал.